Хяналтын гадуур бас зарлага өргөн зардал бол их байгаа л да. Тухайлбал улсын үйлдвэрийн газрууд байгаа. Бүр төрийн агентлагаас том улсын үйлдвэрийн газар бол байгаа. Мөн төрийн өмчит улсын компаниуд байгаа. Төрийн өмчит компаниуд. Эдгээр бол нэг компани хуулийн дагуу өөрсдөө цалингаа тогтоон, өөрсдөө зардлаа батлаад ингээд авдаг өндөр салентай ийм газрууд их байгаа л да. Тийм учраас эдгээр дээр бол ер нь бүтцийн өөрчлөлтөө юу хийх юм бэ? Ер нь улсын үйлдвэр төрийн өмчит компани орлого зарлагын тооцоо байгаа мó. Дараа нь энэ Эрдэнэс Монгол тэрний харьяа Эрдэнэс оюун толгой, Эрдэнэс таван толгой гэсэн бас завсрын компаниуд байна л да. Зөвхөн сонсоход өндөр салентай зардалтай тийм байдаг юм байна. Энэ бол яг бүтээн байгуулалт явуулж байгаа компаниуд биш. За ийм байгууллагууд дээр бас бүтцийн өөрчлөлт хийх үү. Тодтгол дээр эднэр бол яаж орж байгаа ирнэ гэсэн ийм хоёр асуулт байгаа. Баярлалаа. За сангийн сайд хариулъя. Бодлогын гишүүний асуултанд хариулъя. Энэ засгийн газар дээр журам батлагдсан. Төрийн өмчтэй үйлдвэрийн газрууд дээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин тогтоох шинэ аргачлал бий болсон. Таны яриад байгаа шүүмжил үнэ. Өндөр цалинтай байсан хүмүүс байсан юм байна. Одоо өв хүний нууц учраас тэрлүүн халдаж ороод яг буулгахаар юм засгийн газар тогтоол гарсан. Тодтгол дээр бол ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байгаа. Яг гэвэл өөрийнхөө орлогоор цалинж байгаа учраас улсын төсөвт нөлөө үзүүлэхгүй байгаа. Зүгээр энэ хүмүүс нэг яриад байна. Бүх хүмүүсийн цалин буулгаж байгаа гэсэн ийм шүүмжлэл яваад байгаа маа. Бүх хүмүүсийн цалин буулгаагүй. Жишээлбэл аймгийн сумын засаг дарга иргэдийн урлын дарга хоёрыг оруулахгүйгээр түүнээс дээш бүх улс төрийн албан тушаалтнуудыг оруулаад тооцохоор цалингийг нь бол 30% буулгаж байгаа. Нийтдээ 256 хүн байгаа. Түүний дараа шүүгчдийн цалин буурууллаа гэд шүүмжилт байгаа. Нийт шүүгчдийн тоо бол 530 орчим шүүгч өнөөдрийн байдлаар ажиллаж байна. Түүний дараа төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин 20% бууруулахаар оруулж ирсэн. ТЗ-ийн 8-аас дээшх албан тушаалт нь АА-гийн 6-аас дээшх албан тушаалт нийтдээ 1977 хүний албан тушаал хүмүүсийн цалин бууруулсан. Бусад жирийн төрийн албан агчийн цалин бууруулаагүй, хөндөөгүй гэдгийг бас хэлье танд. За Чинзэр гишүүн асуулт.